Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал суулгах зорилгоор улсын хэмжээнд дөрөвдөх жилдээ зохион байгуулж байгаа зам тээврийн ослоор хохирсон хүүхдийн өдрийг зохион байгуулж байна. Энэ өдөр Булган аймгийн замын цагдаагийн тасгаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион бичлэг, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Булган аймгийн хувьд зам тээврийн ослоор хүүхдийн тоо бусад аймагтай харьцуулахад харьцангуй цөөн. Өнгөрсөн онд л гэхэд 2 хүүхэд зам тээврийн ослод орсон байна. Хүн амын тоо автомашины хөдөлгөөн бага учраас ийм байдаг байна. Харин улсын чанартай хатуу хүчилтэй замаар зорчиж байгаад ослд орсон машинд хамт яваа хүүхдүүд өртөх тохиолдол цөөнгүй байна. За өнөөдөр жил болгон одоо улсын хэмжээнд бас замын цагдаагийн албанаас зохион байгуулдаг хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх юм өдөр болж байна. За манай арга хэмжээг бол 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Нодлон буюу 2016 оны мөн энэ өдөр бол бас энэ арга хэмжээг зохион байгуулсан. За өнөөдрийн манай арга хэмжээнд бол нийт нэг 60 орчим хүүхдүүд хамрагдж байна. Ерөнхий улсын сургуулийн одоо бага ангийн цэцэрлэгийн сургуулийн өмнөх насны одоо цэцэрлэгийн ахлах буюу бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдж байна. За манай аймгийн хувьд бол ер нь зам тээврийн осол бас бусад аймгийг бодвол одоо улсын чанартай 3 тарасын хатуу хүчилтэй зам явагдахтай холбоотой ер нь зам тээврийн осол бол ер нь нэлээд гардаг ийм аймгийн донд ордог. За энэгээр зорчиж байгаа тээврээсээр зорчиж байгаа хүүхдүүд өмнөөс болж одоо зам тээврийн осол өртөх ийм явдал бол бас их байдаг. За манай аймаг бол одоо бас аймгийн төв маань жижиг одоо замын багтаамжиг таарахын өнтэй холбоотой зам тээврийн ослоос гарахын магадлал байдаг. За хүүхдүүд буюу сургуулийн орчмын маань одоо явгууны гарц хашаа хүүхдүүдийн хөдөлгөөнд оролцдог энэ орчин маань бол одоо автозамтай заайлчгүй огтлцдог учраас одоо хүүхдийн зам тээврээс урьдчилан сэргийлэх юм ажлыг хийх шаардлага бол гардаг. Хүүхдүүд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар тодорхой ойлголттой болж байна. Эцэг эхчүүд насанд хүрэгчид хүүхдүүддээ өөрсдөө үлгэр дуурайлал болж замын хөдөлгөөнд соёлтой оролцох шаардлагач мөн тулгараад байгаа юм а. Хүүхдүүд замын хөдөлгөөн гэрлэн тохионы тодорхой мэдлэгтэй болсон байгааг гар зургийн уралдааны үеэр харагдаж байсан юм а. Би машин зурж тэгээд дүүгээ зурх гэж байгаа, хэгчээгээ зурх гэж байгаа. Баашингаа зурх гэж байгаа. Би нөгөө өнөөдөр 3 хүн тэгээд гэлэн дохоо тэгээд явгууны зам тэгээ бас машин улдааны машин бас зүгээр хот тэгээ бас хүмүүс тэгээ бас цагдаа ахыгаа тэгээ бас таныг тэгээ бас очлгааны хүмүүсийг тэгээ бас нөгөө ингэсэн байхгүй. Явгууны гацаар ах ихчнэстэй дүүдээ тэгээ бас зам өндлөнд тавьдээ. Би нөгөө алюминиум одуулсан тэгээ бас машин зурсан, явгууны зам зурсан, бас машинууд бас цагдаагийн машин зурсан. Бас гэлэн дөхөөгөл заавал улаан гэлээ гарахгүй ногоон гэлээ галж байгаарэ. Би цагдаагийнхаа зурсан, бас би гэрлэн дохоо зурсан. Улаан гэрлэр хараа зогсдог, хараа шар гэрлэр хараа анхаардаг. Ногоон гэрлэр хараа нөгөө явдаг. Хүүхдүүдээ явгууны гарцаар гараарэ. Энэ ажлын үргэлжлэл болгон цэцэрлэгийн хүүхдүүдэд замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээнийг зохион байгуулна гэж албаны хүмүүс мэдээллээ.